Сайн байна уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маань сэтгэл судлаач Нандин эрт оролцож байна. За бид хоёр өнөөдрийн дугаараараа дижитал технологиг ашиглан хэрхэн ажлын байранд дах сэтгэл зүйн эрүүл мэндэ дэмжих тухай ярилцгаа. Байгууллага өөрөө үр ашигтай ажиллах, гүйцэтгэл сайтай байх, за мөн орлого сайтай байх зэрэгт нь нөлөөлдөг хамгийн том хүчин чадал нь өөрөө хүний нөөц гэдэг. Хүний нөөц гэдгийн цаана хүний тухай асуудлууд яригдчихэдэг байгаа. Тухайн хүний бодол, мэдрэмж, дадал, зуршил, амьдралын хэв маяг зэрэг нь ажиллаа хийх явцад нь ихээхэн чухал нөлөө үзүүлж идэг. За сүүлийн үеүүдэд тухайн хүний сэтгэл зүйн онцлогтод тулгуурлаад яаж хүний нөөцийг илүү амжилттайгаар залж явуулах вэ гэдэг тухай олон эрдэмтэн судлаачид судлаад байгаа. За үүнтэй холбоотой нэг ойлголт нь болохоор 21-р зууны технологийн хувьсгал нь өөрөө хүний хувийн болон ажлын тэр сэтгэл зүйн байдал, ажлын бүтээмжинд нь нэлээд их нөлөө үзүүлдэг. За энэ тухай мөн олон судлаачид технологи хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа судалгаануудыг бас хийгээд байгаа. За өнөөдөр болол бид хоёр илүү технологиор дамжуулаад сэтгэл зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, за мөн дээрэс нь нэмээд ажлын байран дээр нь ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг хэрхэн яаж дэмжиж болох вэ гэдэг тухай ярилцгаа. За түрүүний хэлсэнчлэн тухайн ажлын сэтгэл зүйн эрүүл мэндийн байдлыг одоо сайн сайхан байдалд нь дан ганц тухайн байгууллагаас гадна тухайн хүн өөрөөсөө одоо хариуцлага хүлээх буюу өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг байх хэрэгтэй. За энийг ялангуяа SIMAP дээр маш одоо хүчтэйгээр ярьдаг шүү дээ. Одоо тухайн байгууллагын ажилтан хоорондын тухайн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч би одоо үйлдэл уялдах ёстой гэж ярьдаг байгаа тийм. За тэгэнгүүт яг хөө бид нар бол ингээл байгууллага ажилтан гэж ярьж байгаа гэсэн тухайн байгууллага бол тухайн ажилтны амьдралын нэг хэсэг болоод явж байгаа. Тэгэхээр тухайн хүний тухайн одоо газар өнгөрүүлж байгаа хугацаа бол зөвхөн байгууллага дээр 8 цаг өнгөрч байгаа. Тэгэхээр тухайн хүн өөрийнхөө эрүүл дадал зуршилд анхаарах, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах нь амьдрал болон ажилт нь хамгийн чухал нөлөөтэй байгаа. За жишээлбэл одоо чамд ямар нэгэн ажлын байран дээр хийдэг эсвэл хийхий одоо хөвшүүлэхийг хичээж байгаа дадал байгаа юу? Шууд санаанд орж ирж байгаа нэг дадал байна л да. Яг гоо бид нэр офисын ажил хийдэг учраас нилээдгүй олон цагийг сууж өнгөрөөдөг те. Буцаагаад офисын орчин тоосчлолттой агаар муутай байх зэрэгтэй холбоотойгоор биеийн эрүүл мэндэд зарим нэг нөлөөллүүдийг үзүүлж идэг байгаа. За миний яг ажлын байран дээрээ хөвшүүлэхийг маш хүсэж байгаа. Заримдаа мартчихад идэг нэг дадал маань бол ус уух дадал. Тэгэхээр би яг ус уух дадлыг сүүлийн 3 сарын хугацаанд бол яг Habit application-аар дамжуулаад хөвшүүлж байгаа. Нэлээд амжилттай явж байгаа тэр маань. За түрүү хоёлаа сая Habit application гэдээ урьдсан тийм. Манай үзэгчд маань гайхчих магадгүй. За Habit application болохоор Монголын анхны дадал хөвшүүлэгч аппликейшн байгаа. За тухайн дадал хөвшүүлэгч Habit application-аар та сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, сэтгэл зүйн тестээ бүгэлж болно. Мэдэрчээд тэмдэглэж болно. За мөн түрүүний хэлсэнчлэн дадлаа хөвшүүлээд түүнийг бүртгэн өөрийнхөө одоо сайжруулах гүйцэтгэл арах боломжтой байгаа. За тэгээд 3 сарын туршид одоо ус уух дадлыг ажлын байран дээр хөвшүүлэхэд чам ямар нэгэн өөрчлөлт ч юм уу тийм сайжралт мэдрэгдсэн үү? Мэдрэмжүүд нь ямар байсан бэ? Ус уух дадал хөвшүүлэхээс өмнө бол надад байнга юм ам хатах, ам цангах, олон цагаар хүнтэй ярилцаж байхдаа айгу тухгүй мэдрэмж төрдөг байсан. За тэгээд аппликейшнээр дамжуулаад дадлаа хөвшүүлээд дадлаа хөвшүүлж дуусныхаа дараа бүртгээд явхад нь надад илүү юм цааш нь илүү олон дадал хөвшүүлэх тийм хүсэл сэтэл төрсөн гэх юм уу. Дээрээс нь нэмээд надад нөгөө илрээдсэн тэр ам цангах, ам хатах зэрэг зөөврүүд маань бол зөвөр шинж тэмдгүүд нь бол байхгүй болсон. Мөн ус уснаар тархины үйл ажиллагаа сайжирдаг шүү дээ. Тэгэхээр ажлын байран дээрх одоо тогтмол хийвэл ажилтнанд хэрэгтэй хэдэн дадлууд байгаа. Жишээлбэл сайн нийлсэн ус уух. За өглөөний цай аягүй чухал. Өдрийн бүтээмжид шууд нөлөөлдөг. За мөн өдрийн цагаараа болвол нэг 10-аас 20 минут дуг хийх бол бас тархины үйл ажиллагаа аягүй сайн дэмжиж өгнө. За мөн ажлаад харахаас өмнө тухайн ажлын өдрөө дүгнэх, за мөн 7 хоногоо дүгнэх, сараа дүгнэх гэдэг байдлаар тухайн хүн өөрийнхөө одоо ажлын бүтээмжийг одоо хянснаар бүтээмж нэмэх боломжтой байгаа. Тэгэхээр маш олон дадлуудыг яриад байгаа болохоор хүн аягүй олон юм биштэй гэж бодож иж магадгүй. Гэхдээ одоо багаас нь эхэлж болон жишээлбэл сайн ус уух, эрүүл өглөөний цай болон ажлаа дуусгахаас өмнө 10-20 минутын өмнө тухайн өдрийн ажлаа дүгнээд дараагийн өдрийн ажлаа төлөвлөдөг байх нь бүтээмжт нь шууд эрс нөлөөтэй гэдгийг нь бол баталж хэлж байна. За мөн одоо түрүүний дурсамжлан татлаас гадна сэтгэл зүйн эрүүл мэндтэй одоо ажилтнууд өөр анхаардаг байх хэрэгтэй гэж байна шүү дээ. За энэний анхаарах хамгийн ихний одоо энгийн алхам нь тухайн өдрийнхөө туршид өөрийнхөө мэдрэмжийг нэг анзаараад мэдрэмжийг одоо тэмдэглэж өгтөлдөг байх нь айгу
хэрэгтэй байгаа. За Habitu application дээрээ мэдрэмж тэмдэглэх хэсэг дээрээ өдөртөө эсвэл тухайн яг сансан үедээ мэдрэмжээ тэмдэглэх буюу одоо жишээлбэл би одоо өөрөө ямар мэдрэмжтэй байна. За энэ мэдрэмж яг ямар шалтгаанаас үүсээд байна. За энэ шалтгааныг би одоо дахиж одоо гаргах боломжтой юу гэдэг ч юм уу. Би зөрүүлээд өөрлөгөө өнгийгөөд ямар асуудал ямар шалтгаанаас үүдээд энэ мэдрэмж гараад байгаа гэдгийг анзаарах боломжтой. Тэгэхээр одоо заримдаа бид нар ажлын байран дээр нэг мэдрэмж ч юм уу сөрөг стресс авчаад тэрийгэ өдөржингөө нэг юм задалж өөрлөгөө өнгөхгүй байгаад эргэн тойрны хүмүүст юм одоо сөрөг стрессэд түгээх нэг тиймэрхүү асуудал байдаг. Тэрнээс наана одоо өөртөө хайртай байх өөр хасгалцэр юмтай харах байдлаа энгийн натлаас эхэлж болно. За манай сонсогчдоос гайхчихж магадгүй ажлын байран дээр сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярьж байгаа нэг ягаад бас дадал зуршлын тухай ярьж байна вэ гэж тийм. Тэгэхээр тухайн хүний өөрийнх нь дадал зуршил амьдралын хэм маягийг хүмүүс за удирдлагууд нэлээд бүх дутуу үнэлээд авах тохиолдол ажиглагддаг. Гэтэл эсвэргээрээ яг Нандин Эрдэнэ сэтгэл судлаачийн маань ярьж байгаагаар тухайн хүний өөрөө ажлын байран дээр байхдаа ямар мэдрэмжтэй байдаг вэ? Хамт олонтойгоо ямар харилцаатай байдаг вэ? Стрессээ зөв зохицуулж чаддгүйгүй юу? Ер нь өөрт нь ямар зүйлүүд тохиолддог вэ гэдгийг мэдэж чадах юм бол ажлын байрны уур амьсгал за тухайн хувь хүний өөрийнх нь сэтгэл зүйн эрүүл мэнд болон биений эрүүл мэндэд нэлээдгүй чухал нөлөөтэй байгаа. Бас түрүүн ярьжсэнчлэн сэтгэл зүйн эрүүл мэнд аюулгүй байдлын стандарттай холбоотой ойлголтын дотор ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих дан ганц байгууллагын одоо үүрэг биш ээ, хувь хүний үүргээ гэдэг тухай бас яригдсан. Тэгэхээр тухайн хувь хүн маань өөрөө хэрвээ сэтгэл зүйн эрүүл мэндэд дэмжихийн тулд хамгаалахын тулд өөртөө ээлтэй байхын тулд юу хийхээ мэдэхгүй байх юм бол Habitu application маань бас туслах, дэмжих боломжтой байх нэ. За үүн дээр нэмж асуумаар байгаа нэг зүйл маань юу гэхээр дадал хөвшүүлэх процесс маань өөрөө их төвөгтэй процесс тийм хүнээс тууштай байх байдлыг шаарддаг. Гэтэл тухайн хүн хэдий технологитой байлаа ч гэсэн утсан дээр одоо Habitu application дээр байсан ч гэсэн ганцаараа дадлыг хөвшүүлэхэд тууштай байж чаддаггүй. За эсвэл эхэлж чаддаггүй байх юм бол энэ асуудлыг нь Habitu application яаж шийдэх боломжтой вэ? За яг саний дурсамжлан одоо хүн ганцаараа үйлдэл хийхээс гадна хамт олонтойгоо ч юм уу олон хүмүүстэй зэрэг одоо хин нэгэндээ хамт хийх тухайн үйлдэлийг илүү цаашдаа амжилттай бэхжүүлэхэд аягүй сайн нөлөөлдөг. За Habitu дотор challenge буюу сорил гэдэг нэг чухал функшн байгаа. За энэ дээр жишээлбэл байгууллагын ажилчид хоорондоо эсвэл хилцээрээ ч юм уу нэг дадлыг одоо хөвшүүлэх эсвэл ямар нэг өдөртөө нэг үйлдэл хийдэг болъё гэд хөвшүүлэх боломжтой байгаа буюу тухайн хүрээлэлээ үсгээд хүрээллийнхэн дагуу үйлдэлүүдээ хийгээд би биенээ өрсөлдөх боломжтой байгаа. Тэгэхээр энэ нь ямар боломжийг олгож байна гэхээр HR-ууд маань тухайн ажилчдын дунд нэг юм ивент ч юм уу өдрөлөг ч юм уу эсвэл нэг юм одоо үйл ажиллагаа явуулахыг хүсдэг. Тэгээ тухайн үйл ажиллагаа нь үр дүндээ байхсаа гэж агуулдаг те. Гэхдээ хөвчлэн нэг удаагийн л одоо ивентэр ч юм уу нэг тиймэрхүү байдлаар шийдэгдэх гэдэг шүү дээ. Хөвчлэн. Тэгэхээр одоо байгууллагын зүгээс ажиллаад дэмжих байдлаар нэг удаагийн ивент ч юм уу жоохон хөрөнгө мөнгө зарсан үйл ажиллагаа хийх энэ бол буруу гэж байгаа юм биш. Гэхдээ нэг удаагийн хөвчлэн үйл ажиллагаанд байдаг. Гэхдээ тухайн ажилтнанд өөрт нь хэрэг болох үз өдөр тутамдаа хэрэг болох үз зүйл нь бол дадал хөвшүүлэх. Айгуу шууд үр дүнгээ өгөх боломжтой. Тэгэхээр дадал хөвшүүлэхийг олволаа бөөндөө хийх боломжтой байгаа л гэсэн үг. Энгийнээр хэлвэл. Тэгэхээр би яг байгууллага дотроо хэрвээ тэр сорилтод оролцмоор байх юм бол яаж бүртгүүлнэ гэсэн үг. Би өөрийнхөө хүссэн дадлуудыг нэг сорилт болно гэсэн үг. Тэр талаар илүү дэлгэрэнгүй ярил. Тийм сорилт үсэхдээ дадлаас гадна мэдрэмжийн тэмдэглэл сэтгэл зүйн тест оруулж болно. Зөвлөмжүүдээ одоо тухайн аппликейшн сонгоод оруулчих болно. Тэгээд тухайн одоо чи өөрийнхөө хүссэн сорилтыг үүсгээд өөрийнхөө кодоор ажилтнуудаа буюу эргэн тойрныхоо хүмүүсийг өрөх боломжтой. Тэгээд хамгийн чухал нь ийм өрсөлдөөний мэдрэмж бас байгаа. Жишээлбэл хин илүү сайн дадлаа хөвшүүлж гин, хин илүү ба ингээд нөгөө гүйцэтгэлийг харах боломжтой болохоор урамшуулал, сэтэл, мотивац өгөх айгу боломжтой байгаа. За тэгээд ихэвчлэн private буюу одоо саний юм хувийн өөрсдөө сорилт үүсгэж байгаа тохиолдолд шагналаас айгу чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр хоорондоо ирж чаад боцоотой ч юм уу те энгийн байдлаар хөрхөн сорилтууд үүсгээд явах боломжтой гэсэн үг. Тэгэхээр сорилтын үр дүн нээлттэй харагдана гэсэн үг үү? Нээлттэй гэдэг нь оролцогчтой бол нээлттэй харагдана. Тийм. Тэгэхдээ тухайн чаленжийг үүсгэхдээ одоо public буюу олон нийтэд харагдахгүй байдлаар үүсгэх боломжтой болохоор зөвхөн сорилтод оролцсон хүмүүс маань харах
тийм давхралтай байдаг. За мэдээж хүн болон гар утстай байгаа. Тэгэхээр та яг одоо өөртөө байгаа гар утсаа ашиглаад байгууллага хамт олноор сорилтод оролцох боломжтой байна. Мэдрэмжээ тэмдэглэх боломжтой байна. Мөн дадлуудыг дэвшүүлэх боломжтой байна. За тэгээ дээрэс нь сая сэтгэл зүйн тест гэж бас ярьж байна тий. Сэтгэл зүйн тест нь илүү юм ажлын байртай холбоотой тестүүд байх уу? Ер нь ямар хуу тестүүд байрших вэ? Ер нь сэтгэл зүйн тестийг бид нэр бүгснөөрөө ажлын байрны сэтгэл зүйн мэндэд болон ерөнхий сэтгэл зүйн мэндэд ямар нөлөөтэй вэ? Түрүүний ярьсанчлаа ажлын байрны сэтгэл зүй болон ерөнхий мэндийн сэтгэл зүй гэдэг хоёул жоохон ялгаж ярьлаа шүү дээ. Ер нь бол сэтгэл зүйн тест маань ерөнхий байдлаас сэтгэл зүйн хэмжээ тохирсон. Тэр дундаа ихтэй ажлын ажлаас ашрах хам шинтэнд байна уу, ажил амьдралын тэнцвэр байна уу гэх мэт яг ажил зорилтын сэтгэл зүйн тестүүд мөн байгаа. За, аппликейшнаар байгаа сэтгэл зүйн тестүүдийг бүгсний дараагаар танд тухайн үр дүндэн тохирсон үйлдэлийг санал болгож байгаа. Тэр нь аягүй чухал. Жишээлбэл танд одоо жоохон ажлаас ашрах хам шинж илрээд байна гэх юм бол та энэ дадлыг, энэ үйлдэлийг хөвшүүлээд үзээрэй гэдэг санал болгож байгаа гэсэн. Тэгэхээр яг ямар үйлдэл, ямар дадлаас эхлэхийг мэдэхгүй байх юм бол эхлээд сэтгэл зүйн тестийн тусламжтайгаар өөрийнхөө асуудлуудыг илрүүлэх мөн түүндээ тохирсон ямар арга хэмжээ авах боломжтой гэдгээ харах боломжтой гэсэн. Сэтгэл зүй болон үйлдэлийг яагаад хооронд нэрээд аваа гэхээр бодол, мэдрэмж, үйлдэл гороо бие биенийг нөхцөлдүүлж идэг, бие биенийг нөлөөлж идэг гэсэн. Тэгэхээр эхлээд та бодол мэдрэмжээс эхлээд үйлдэл рүү чиглэж болно. Эсвэл тухайн одоо моментод танд тийм тэр мэдрэмж төрөхгүй, тэр хүсэл төрөхгүй байгаа ч гэсэн үйлдэлийгээд үүсгэх нь хамгийн чухал байдаг. Үйлдэл хийснээр бодол мэдрэмжтэй нөлөөлөх боломжтой болж идэг гэдгийг манайхан сайн ойлгоод авчвал аягүй зүгээр. Тэгэхээр тухайн мэдрэмж, үйлдэл, бодол мэдрэмж төрөөд байгаа тохиолдолд түүнийхээ эсрэг ч юм уу түүнийгээ дэмжсэн үйлдэлийг шууд хийгээд эхлэх хэрэгтэй. Тийм болохоор хабидуу ганц үйлдэлт нь харахаас гадна сэтгэл зүйд нь анхаарч буюу зохич идэх санал болгоод байгаа л гэсэн. Тийм ээ тий. За тэгэхээр бас хоёулангийнх нь ярианы дунд хэсэгт дурдсан ажлын байран дээр яг над шиг дадал хөвшүүлэхийг хүсэж байгаа ч гэсэн яаж эхлэхээ мэдэхгүй байх юм бол бас та Habit аппликейшнийг дамжуулаад үйлдэл хийж болох нэ. За мөн дээрэс нь яг надтай адилхан усуух гэдэг шиг те ажлын байран дээр хөвшүүлж болох дадлуудыг Habit цаанаас нь санал болгох уу? Эсвэл team төрлийн дадлууд байдаг уу? Байлгүй яах вэ? За сайн ярьсан усуух бол манай эрүүл мэндийн бүлэг дотор байгаа. За мөн яг ажлын байр нь одоо ажлын байр болон одоо оюутан сурагчдад зориулсан бүтээмж гэдэг бүлгийн дадлууд байгаа. Тэр дунд нь гүн төвлөрөх, ажлын өдрөө дүгнэх, 7 хоногоо дүгнэх, сараа дүгнэх, за мөн ажлын орчноо зохицлох гэдэг дадлууд байгаа. Тэгэхээр тухайн ажлын орчноо зохицтэй байдал бас сэтгэл зүйн мэдтэнд шууд нөлөөлөх, сэтгэл зүйн шууд нөлөөлөх учраас тийм жижиг дадлуудыг хийж эхлэвэл айгүй зүгээр. Гайхалтай. За сая бас та ярианыхаа дунд гүн төвлөрөх гэж хэлж байна тийм. За тэгэхээр мэдээж хотчлттой эсвэл утасны хэрэглээтэй холбоотойгоор энэ төвлөрөх байдал ерөнхийдөө бол багасчаад байгаа гэдгийг эрдэмтэн судлаачид, сэтгэл судлаачид бид нар ч гэсэн ер нь бол анзаарч байгаа. Харин та өөртөө байгаа гар утасныхаа тусламжтайгаар энэ чадвараа улам нэмэгдүүлэх буюу гүн төвлөрөх хугацаагаа нэмэгдүүлж болох нэ. Энэ бол одоо нэг бид хоёрын өнөөдөр ярьж байгаа технологийн хүртээмж шүү дээ тий. Технологийн шийдэл ах нэ. Ажлынхаа сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор байгууллагууд Habit аппликейшнийг ажилтнаа санал болгож болно. Мөн ажилтан өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Habit аппликейшнийг ашиглаж болно, хэрэглэж болно. За, юугаас олон улсад ер нь томоохон компани, корпорациуд сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих олон хөтөлбөр гарын алгуу санал болгодог шүү дээ. Тэрний нэг айдлаар Habit бас ажилтнаа санал болгоорой гэж зөвлөж байна. Уриалж байна. Тэгээд энэ нь бол байгууллага ажиллаа хянах гэдэг гэсэн үг ерөөсөө биш шүү. Тухайн ажилтны сэтгэл зүйн мэндийг дэмжих туслах зорилготой гэдгийг л сайн ойлгоход болох хаа гэж бодож байна. Тэгээ энэ болгоныг бас байгууллагын удирдлагууд ойлгоосай гэж хэлж байна. За таны саяны ярьсан олон улсад жишээлбэл компани, корпорациуд яаж ажилланаас сэтгэл зүйн эрүүл мэндийн технологийн тусламжтайгаар анхаарал тань гэхээр сэтгэл зүйн зөвлөгөө гэж ойлголт өгдөг тийм. Сэтгэл зүйн зөвлөгөөг онлайнаар авах платформыг үүсгэсэн байх жишээ тийм. Тухайн ажилтан яг өөрийнхөө ажлын ачаалал өдрүүдэд тохируулаад боломжтой цагтаа сэтгэл зүйн зөвлөгөөний цагаа товлдог байдлаар шийдээд өгсөн. Тэр нь зөвхөн дотоод ажилтнууд нь ашигладаг ч юм уу. За тэгээд ажилтныхаа гэр бүлийн өөрийнх нь хувийн хөгжилтөнд анхаарсан байдлаар маш олон төрлийн хөтөлбөрүүдийг хэрэгжилж байгаа тийм сайн туршлагууд бол байгаа. За тэгэхээр ер нь өнөөдрийнхөө подкастын дугаараар ярьсан зүйлийг нэг базаад хэлвэл та Habit аппликейшнээр дамжуулаад дадал хэвшүүлэх төр төвөгтэй процессыг хамт олонтойгоо хамт
өөртөө ээлтэй ажлын байрныхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж хамгаалсан дадлыг хамтдаа хэвшүүлж болох нэ. За дээрэс нь нэмээд та ажлын байран дээр сэтгэл зүйн тест бөглөж өөрийгөө ямар байгаа вэ гэдгийг мэдэхээс гадна сэтгэл зүйн тестийн үр дүнд тулгуурсан зөвлөмж үйлдэлүүдийг танд санал болгох боломжтой хань. За дээрэс нь та ажлын байран дээр тохирох дадлуудыг хэвшүүлж болно. За дээрэс нь мэдрэмжийн тэмдэглэлийг бас хөтэлж болох нэ. Ийм маш олон зүйлийг багтаасан цогц аппликейшн өөрөө Happy Do юм аа. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бас хоёлаа дугаарынхаа сонсогчдод нэг бэлгийг барих байгаа. За тэр маань юу вэ гэхээр Happy Do аппликейшны 1 сарын эрхийг та яг энэ доор харагдаж байгаа промо кодоор дамжуулан хөнгөлөлттэй үнээр татаж авах боломжтой байгаа. Түрүүний бүх үйлдэлүүдийг одоо хүн гүйцэтгэл ч юм ямар нэгэн тоон үзүүлэлтийг харж иж өөрийгөө хэмжиж чадна тийм хэмжиж чадахгүй зүйлийг бид нар сайжруулж чадахгүй. Тэгэхээр одоо аппликейшнээр хийж байгаа үйлдэл болгон дээр хэмжилтүүд байгаа. Та тэрийг өөрийнхөө дэлгэрэнгүй мэдээлэл статистикийг харах боломжтой болохоор тухайн өдөр ямар мүүдтэй байсан байна. Ер нь дийлэгтээ энэ сар би ямар хуу одоо мэдрэмжтэй байсан байна. Мөн энэ үйлдэлүүдээ хэрэг сайн хийж ин гэдгийг харах боломжтой болж байгаа шүү. Тэгэхээр өөрийгөө давхар хянаж амжилтаа мэдрэх боломжтой байгаа. За хэрвээ байгууллагын ажилтан авсан байгаа тохиолдолд бол тэр үр дүнгууд нь зөвхөн өөрт нь харагдах тийм. Тэгэхээр ажлын байран дээр сэтгэл зүйн мэдрэмжийг дэмжих хамгийн чухал аргуудын нэг нь ажлын байран дээр хэрэг дадал зуршил юм. Happy Workplace, Happy Habits Do аз жаргалтайгаар дадлаа хвшүүл. Энэ үрээд өнөөдрийн подкастын маань дугаар дуусч байна. Та бүхэн үргэлжлүүлэн өөрсдөө тохиолддог ажлын байран дээр кейс тохиолдлуудаа бидэнтэй хуваалцаарай. Баярлалаа.